Сайн бацхан үзэгчдээ Өндөр хаан мэдээллийн үйлдвэрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэндээ мэдээг танилцуулъя. За Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ангиографи аппаратыг суйрлуулж нээлттэй үйл ажиллагааг зохион байгууллаа. За орон нутагтаа анхдагч болж энэхүү ангиографи аппарат нэгдсэн эмнэлгүүдээс зөвхөн Хинтээ аймагт суйрлуулагдаж байгаараа онцлог бөгөөд нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар бэлтгэгдсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн энэ ангиографи аппарат иргэдэд үйлчлэхэд бэлэн болж байгаамаа. Энэ талаарх мэдээллийг бид нэгдсэн эмнэлгээс бэлтгэн хүргэж байна. За энэхүү ангиографи аппарат нь цусны дотор нэг удаагийн хэрэгслүүдийг хэрэгжилж энэ эмчилгээ үйлчлэгийг үзүүлдгээр байх онцлогтой. За энэ нь өртөх өндөртэй байдаг учраас нэлээд зарлууд гардаг. За гэвчиг Монгол Улсын иргэн эрүүл мэндийн даатгалаар төлсөн тохиолдолд энэ ангиографи аппаратанд өөрчлөлөх боломжтой. Гэхдээ эмчийн заагдсан эдгээр хүмүүс бас орох боломжтой. За Хинтээ аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн эмч сувилагч бол байгаа. За ингээд тун утгагүй ангиографи аппарат маань Хинтээ аймгийнхаа ард иргэдэд энэ тусламж үйлчлэгээ хүргэхэд бэлэн болсон байна. За ер нь бол цаашлаад энэ үндэсний баг 1/20-оор 3-аар эмнэлгүүдийн эмч нар маань Хинтээ аймгийн эмнэлгэд зөвлөн туслах үйлчилгээ хийж хамтарсан энэ мэс заслуудыг хийх юм боломжтой гэдгийг бас аль бие осоор хэлсэн байна. Хинтээ аймгийн Мөрөн сумын иргэн Балтандор Жүсгэр сарын 26-нд урьдчилан сэргийлэх эртэлрүүлгийн үсэг хамрагдаж зүрх судасны өвчлөлтөй болохоо мэдсэн байна. Түүнд дацтаарж нэгдсэн эмнэлэг шинээр нэгдээд байгаа ангиографи аппаратаар үйлчлүүлээд оншоод тодруулаад инхүү гарч байна. Хэрэв ангиографи аппарат орон нутагт байхгүй байсан бол тус иргэн хоног хугацаа алдаж зардал чирэгдэл болж Улаанбаатар хотыг би энэ зүрх судасны хаалганд хол явуулгаараа аймагтай ийм аппараттай болсон тул хол явуулгаа харин мөнгө төрөгний зардалгүй зүрх судасны аппаратанд орсон дэх баяртай байна. Хүмүүс ер нь ийшээ явдаг аймагтай ирж үзүүлээд зүрх судасны эвгүй бол дорн үзүүлээд орж хурдан түргэн гарчих байна да. Энэ сая 9 сарын 26-нд эртэлрүүлэлт гэдэг үзлэгэнд ороод тэрнээс бол зүрх маань өөрчлөлттэй гарсан. Тийм учраас аймгийнхаа зүрхний эмч үзүүлээд ийм хангалтанд орох болсон гэж шинжилгээ өгөө тийм юу гаргасан. Тэгээд энэ эртэлрүүлгийнхээ үзэлгээр ингээ зүрхийн мууцныг мэдээд энэ хангалтанд орлоо. Наад миний өвснийг авчгаад над их сайхан санагдаад тэгээ миний зүрх судсын маань их гайгүй юм байна гэж эмч маань над тэгж хэллээ. Тэгээд миний яс гайгүй сэтгэл өндөр байна та. Тэ над өрдөө тэ онтуулах явах гарт маань нэг мэдээ авдуурчиг тарай хийдэг гэсэн тэгээд тийм өөр юм мэдгдсэн юм байхгүй өрдөө тэгээд ямар завьргүй сайхан биеинд маань хагалгаа хийчтэй. Зорих байжээ. За Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судсанд орох оншилгоо эмчилгээний тоногт хуурамч болох ангиографи аппарат суйрлуулж нээлттэй хийсэн энэ юм а. Эрүүл мэндийн яамнаас улсын 2 дугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Эрдэнэ булганаар ахлуулсан ангиографийн үндэсний баг Хинтээ аймагт ажиллаж байна. Тус баг эмч мэргэжлэнгүүдээс сургалт хийн чадахжуулах чиглэлээр ажиллаж байна. За энэ удаагийн Хинтээ аймагт ангиографи үндэсний баг ирж ажиллаж байгаа гол ач холбогдол бол ямар ч зүйл өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүлэх. За энэ сурсан эмч мэргэжлэнүүдтэй ажлын байран дээрх сургалтыг баттгаж хийх тийм ээ. За хоёрдугаарт бол онлайн лекц хичээлийг бас эмч нартаа хүргэх. За дээрэс нь бол шаардлагатай энэ хүмүүсийг иргэдийг үзэж дараагийн шат руу шилжүүлэх үү энэ онцлогоо эмчилгээ рүү орох уу гэдэг асуудлыг шийдвэрлэх хэмжлэн ач холбогдолтой ажиллаар ирсэн байна. Яг ангиографи гэдэг бол монголоор орчуулад хэлэхэд бол судсан дотоорх мис засал гэж бас ойлгомжтой байдлаар тайлбарлаад байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийн хандгаах ухааны олд амжилтын нэг томоохон хэсэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд бол маш хурцтай хөгжиж байгаа ийм салбар байгаа. Өөрөө энэ минимал инвазив буюу зовөр эмчлүүлж байгаа хүндээ зовөр багтай ийм эмчилгээний арга. Тэгэхээр судсаар янз бүрийн хэрэгслүүдийг оруулаад тэр судсыг бүглэрсэн бол онгойлгох, шаардлагатай бол бүглэх, тэлэх, нарийсгах тийм ээ. Мөн тэрнгүүр нь эмийн бодис хийх.
За өөр одоо тэр жишээл зүрх судасны асуудал дээр бол одоо хавсгийг солих, тэр зүрхний цоорхойг бүглэх тийм ээ. За тархины судас дээр тархины тэр цүлхэн тэр хагарсан хэсгийг одоо бүглж нөхөх маш олон талын шинэ технологиудыг бол дэлхийн нийт нэвтэрч байгаа. Энийг бас Монгол улстай нутагшуулах хар зорж байгаа энэ залуучуудтай бол хүрэлцэн ирээд ингээ ажиллаж байна. Үндсэндээ 1 2 3 дугаар эмнэлгийн одоо гол төлөөлөл одоо эмчнэр ирсэн. За мэдрэлийн ангио мэдрэлийн чиглэлээр за зүрхний шигдээ схем алдалтын чиглэлээр за хавдрын эмчилгээний чиглэлээр ингээд мэрэгчлэлтэнгүү тус бүрдээ өнөөдөр бол эмчилгээгээ хийгээд одоо ингээд олоотох одоо мессеж ажиллбарууд ингээд амжилттай хийгдээд явж байна. Хамгийн гол зүйл одоо тэр өвчтний сонголт гэдэг хамгийн чухал. Одоо ямар хүмүүсээ эмчлүүлэгчтэй одоо ангиографийн тэр эмчилгээнд хамруулах вэ? Тэгэхээр энэ чинь маш олон төрлийн эмгэгийг одоо оншилж эмчлэх юм боломжтой зүйл байгаа. Тэгэхээр Монголд одоо хамгийн их нас баралт өндөртэй өвчлөл ихтэй байгаа зүрх судасны өвчлөл, за тархины харуулт тийм ээ. Тархины судасны цус харуулт, за хавдрын түүн дотор илгэний хавдрын өвчлөл өндөр байгаа. За энэ дээр бол одоо менежмент хийхэд бол бүрэн боломжтой. Одоо эхний ээлжинд. Тэр ч утгаараа манай ирсэн баг хамт олон бол яг тэр чиглэлийн мэрэгчлэнүүд хүрэлцэн ирсэн байж байгаа. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ бэлтгэгдсэн мэрэгчлэнүүд бол одоо энэ зүрхний одоо шигдээс гэж нэрлэдэг. За мөн одоо илгэний хавдрын өвчлөл дээр менежмент хийх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хүмүүстэй Хинтээ аймаг болон одоо Хинтийгээр дайрч өнгөрдөгч байдаг юм уу? Ойр орчны аймгийн одоо иргэдэд тусламж үйлчлэгийг үзүүлэхэд бол заавал Улаанбаатар явах, тэр их очир ширэгдэл рүү очихгүй байх боломжийг бүрдүүлж чадж байна гэж одоо ойлгож байгаа. За Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанаар зүрх судасны өвчтөд сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байна. Уг үзүүлэлтийг бууруулахад цуцсанд орох оншилгоо, эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээ, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэрэгчлэнгүүд үздэг. За нэгдсэн эмнэлгээс ангиографийн эмч мэрэгчлэнгүүд Улаанбаатар хотод 6 сарын хугацаанд бэлтгэгдээд ирсэн байна. Ангиограф гэдэг маань ерөнхийдөө бол судасанд дурах онцлогоо эмчилгээ байгаа. Тэгэхээр одоо нөгөө бусад хаалгаануудыг бодох юм бол одоо нөгөө нээлттэй биш дандаа судасанд дур явагддаг минимал инвазив тухайн хүндээ өөртөө зовир шаналгаа багтай тэгээ ерөнхий унтуулах шаарддаггүй схемидээ алдуулттай явагддаг их одоо нөгөө онцлогоонууд нь за тэгээд манай Хинтээ нэгдсэн эмнэлгийн хувьд болохоор 2 эмч, 1 техникч, 1 совилогч бэлтгэгдсэн байгаа. За 2 эмчийн хувьд болохоор 1 эмч маань одоогоор суралцж байгаа төгсөөг байгаа улсын 3 дугаар төв эмнэлэг дээр ерөнхийдөө бол зүрх судасны онцлогоо эмчилгээ чиглэлээр суралцж байгаа. Миний хувьд болохоор улсын 2 дугаар төв эмнэлэг дээр за хэвлийн үндийн эрхтнүүдийн судасанд дурах онцлогоо эмчилгээгээр суралцаад төгсөөд саяхан ирсэн байгаа. За хэвлийн хүндийн эрхтнүүдийн одоо нөгөө судасанд дурах онцлогоо эмчилгээг нь болохоор голцоо нөгөө илгэний хавдрын судсыг бөглөх, за илгэний хавдрын үүсгэрүүдийг төлөх буюу арфа эмчилгээ хийх, за тэрнээс гадна нөгөө нэг цусны өргөсөн сувгуудад гуурс тавих, за хэвлийн хүндээ болон плеврийн хүндээд бэхтэл гуурс байрлуулах гэх мэт маш олон ажиллбарууд ордог. За ангиографийн чиглэлээр ерөнхийдөө бол бид нэр түргөвчлсэн хугацаанд 6 сарын хугацаанд суралцсан. За 6 сарын хугацаанд тухайн хүн одоо төгсж ирээд дангаараа одоо нөгөө ажиллбар хийхэд жоохон богино хугацаа ахгүй. За тийм учраас улсын 2 дугаар төв эмнэлэг манд бид нартэй 5 жилийн хугацаатай уртсгсан гэрээтэй ерөнхийдөө бол за тэгээд одоо нөгөө тухайн одоо нөгөө эмчийг дан ганц нэг эмчийг тухайн одоо 3 дугаар шатлын эмнэлэг дээр суралцуулах бол тийм их одоо ач холбогдолтой зүйл биш юм аа. За тэгээд нөгөө хүнд өвчтэй тэгээд нөгөө илэгчийн ерөнхийдөө бол нэг их дөргөлт хөдөлгөөн одоо л хязгаарладаг шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийг одоо нөгөө улсын 3 дугаар шатлын эмнэлэг одоо нөгөө 21 аймгаас хүмүүсээ хүлээж авдаг ачаал ихтэй байхад тухайн хүнд өвчтэй хүнийг наашин чааш нь явуулахаасаа эмчнэр нь тухайн газар дээр ийм одоо нарийн мэрэгжлийн аппарат нь суйрлагдсан байгаа учраас тухайн орон нутгийнхаа эмчнэртэй хамтраад ажиллабараа явуулж ивэл илүү тухайн иргэндээ ч илүү ээлтэй байна гэсэн юм зорилтыг улсын 2 дугаар төв эмнэлэг, 3 дугаар эмнэлэг, 1 дугаар эмнэлэг маань төвшүүлээд ерөнхийдөө бол одоо ийм багийн ажиллагаа ерөнхийдөө бол үнээс хойш явагдана гэж ойлгож байна. Зүрх судасны өвчлөл мэдрэл элний хавдрын үед Улаанбаатар хотод очихгүйгээр орон нутгийн эмнэлгээс цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Тус аппарат бүсийн онцлогоо эмчнээ төвөөдөө суйрлуулдаг өгсөн бол аймагуудын нэгдсэн эмнэлгүүдээс Хинтээ аймаг анхдагч болж байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд ангиографийн тусламж үйлчилгээ үн төлбөргүй авах боломжтой. За ангиографийн одоо энэ тусламж үйлчилгээ бол ер нь бол маш нарийн ийм онцлогоо шинжилгээ нэмдэг. Та энд орж байгаа одоо тий
нэг удаагийн хэрэгслүүд уруулж одоо эдгээр нь бол маш өндөр өртөгтэй байдаг. За өнөөдөр яг хуу иргэн эрүүл мэндийн даатгалаа бүрэн төссөн тохиолдолд 100% бол эрүүл мэндийн даатгалаас санхүүжин тийм ээ санхүүжин гэхдээ хүн одоо хүссэн хүн болгон одоо ангиографийн онцлог шинжилгээнд бол орохгүй эмчийн заалтаар тодорхой шалгуурыг давсан хүн бол орно. За тэгээд нэгэнт одоо энэ том одоо өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг авсан учраас мэдээж бид нар бол цааш нь тасралтгүй бол ажиллуулахыг бол жинхэнэ ойлгомжтой. Гэвч бол одоо зах зээлийн үе ялангуяа одоо энэ хил гайлтай холбоотой уруулж онцлогоор нэг удаагийн одоо хэрэгслүүдийн тасалдал за дээр нь одоо үнийн өсөлт гэдэг юм бол зах зээлийн энэ үед бол маш хэцүү байдалтай байгаа. Тэгээд энэ бүх одоо янз бүрийн одоо бэрхшээл харьцангуй гайгүй бол мэдээж бид нар одоо бэлтгэгдсэн эмч мэргэжлүүдэд бол ажилуулна. Энэ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахыг бол хичээнэ. Хинтээ аймгийнхаа одоо ард иргэдийг болж өгвөл мэдээж Улаанбаатар хот руу явуулж одоо тий оожир дугаар үүсэхгүй одоо энэ орон нутагтаа л одоо энэ үйл ажиллагаагаа хийхийг ирмэлцнэ. Тэгээ энэ талаар бол аймаг орон нутгийн удирдлагууд сая удаад бас ойлголтыг авцсан. Тэгээ эднэртэйгээ хамтраад одоо боломжоор бид нар энэ аппарат тоног төхөөрөмжөө ашиглаж ажиллаа гэж бодож байгаа. Уг аппаратын тусламж дагаар зүрх судасны өвчлөлийн үед хавхлах, солих, цоорхой бүглэх, зүрхний ишмээ, зочмог шигдээс, элэгний хавдрын үед хийгдэх хэмчилгээ, дархны судасны онцлогоо, диализийн бинэл, бөөрийн судас, хүлийн тараагуул судасны онцлогоо зэрэг маш олон төрлийн онцлогоо амжилтыг хийх боломжтой. Дараагийн мэдээ. За Хинтээ аймгийн Ахмадын урлагийн их наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдлаа. За сум төрөв тус бүрээс оролцсон бөгөөд нийт 7 төрлөөр өрсөлдөж шилдэгүүдэд шалгаруулсан байна. Энэ удаагийн урлагийн их наадамд оролцож буй ахмадуудаас хамгийн залуу нь 55 настай, за хамгийн ахмад нь 81 настай оролцогч байснараа энэ удаагийн наадам онцлог байлаа. Хинтээ аймгийн засаг даргын нэрэмжит Ахмадын урлагийн 2 дугаар их наадам өнгөрөгч 10 дугаар сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сүүлийн 2 жил урлаг соёлын төвлөрсөн арга хэмжээд зохион байгуулагдаагүй тул уг наадмыг аймгийн Ахмадын хороо санаачилж засаг даргын тамгын газар дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулж байна. Ахмадын урлагийн их наадмыг аймгийн засаг дарга чогсомж амны жүг хэллээ. Тэрээр урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан аймгийнхаа ахмадуудтай 100 жилийн ойн баяр арга хэмжээний нээлтэд хамтарч ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд ойн баярын арга хэмжээнд 100 морин хууш 100 уртын дүүчнийг нас харгалзахгүйгээр оролцуулахаар бэлтгэж байна. Ийм ахмадуудынхаа ойн баярт идэвхтэй оролцоорой гэдгийг онцолж хэлсэн юм а. Энэ жилийн үед бол Ахмадын баяр нэлээд өргөн болж сонгодооч нэлээд идэвхтэй оролцлоо. Аймгийн хэмжээний ч Ахмадын баяр бол нэлээд өндөр шатанд бас хийгдлээ. Тэгээд үүний үр дүн ч гэсэн бид нар бас ахмадуудаа бас 10 сарын 6, 7, 8-нууд дээр бас ингээд урлагийн их наадам зохион байгуулаад Ахмадын ороотойгоо ярилцаад тэгээд өнөөдөр бас албан ёсны арга хэмжээг бол нээж байна. Тэгээд өнөөдөр бол бас урлагийн арга хэмжээнд тэмцээн нь бол дуусаад маргааш гала тоглолтын эхлэхээр ингээд зохион байгуулалтыг явж байгаа. Тэгээд яг энэ жилийн хувьд бол бас Ахмадын ороотойгоо аймаг нь бас аймгийн хэмжээнд бас ажлын хэсэг гаргаад өндөр Энэ жилийн Ахмадын урлагийн их наадамд 15 сумын 180 орчим ахмадууд оролцож байна. Тэд гослол бүжиг ардын дуу, шүлэг, гар урлал зэрэг урлагийн 7 төрлөөр авьяас чадвараа уралдуулан өрсөлдөж байна. Тус урлагийн их наадам сум сумдаа зохион байгуулагдсан Ахмадын урлаг спортын наадмаас шалгаран ирсэн шилдэг үзүүлбэрүүд өрсөлддөг лээ. Бид нэр 8 хүний бүрэлдэхүүнтэй ахмадынхаа шууд уулзалтанд оролцохоор ирээд байна. Хинтээ аймгийн Дадал сумын ахмадуудыг хүрэлцэн ирээд байна. Сайхан болж байна. 2 дахь оролцож байна. Урлагийн наадамд 100 бас спорт урлагийн наадамд бас оролцсон, мөрөн сумд явагдсан. Тэгээ өмнө бас нэг удаа оролцож байна. Одоо 3 дахь ингээл спорт наадамд оролцож байна. Миний хувьд бол тэгээ засаг даргын хэвлэл төр зохион байгуулж байгаа энэ урлагийн наадам манай аймгийн засаг даргынхаа ахмадуудаа харж ахмадуудаа дээдэлж ийм сайхан наадам зохион байгуулж байгаад нь их баяртай байна. Хинтээ аймгийн Дэдэр хаан сумын хийсэ. Манайх энэ удирдамжийн дагуу бүх төрлийн оролцож байгаа. Ер нь бол Ахмадын наадам их сайхан болж байна. Сайн зохион байгуулалттай байна. За бид бол удирдамжийн дагуу бүх төрөлд нь оролцсон. Ер нь жил болго Ахмадын урлагийн наадмыг зохион байгуулснараа бас ямар байдгийг те ахмадууд. За энэ бол бас ахмадуудынхаа дэмжсэн одоо том ажил гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингэж одоо явуулж явах нь бол зүйтэй их асуудал ярьсан да. Би Хинтээ аймгийн Батар усмаас оролцож байгаа. Урлагийн наадамд яочин хөгжим тоглож оролцож байна.
урлагийн наадамд оролцоо сэтгэл их сайхан байна. Сайхан авьяаслаг маш сайхан ахмадуудтай уулзаж, бие биенээсээ суралцаж их сайхан байна. Одоо уламжлалтай ахмадасаа суралцах, ахмад бие биенээсээ суралцах, ардын өв уламжлалаас бие биенээсээ одоо гарварлынхаа бүтээлээр энэ маш сайхан зүйлүүд тавигдсан байна. Бие биенээсээ суралцах зүйл их байна. Харилцан бие биендээ туслалцаж дэмжиж суралцах зүйл их байлаа. Манай сум гашир сумаас ирсэн. Хамдаа баярын арга хэмжээнд оролцсон шилдэг номерууд ирцгээсэн. Энүүнд би бол яг мэдчилгээний яванд ирсэн. Манайх ч одоо 8 хүн ирсэн. Оо сайхан болж байна. Бид ч одоо 2 тоглолцсон. Юугаа үзүүлэх юм үзүүлсэн. Батнаар сайн байна, чанар сайтай байна. Ерөнхийдөө мэрэгжлийн шахуу тоглож байна да. Бүх ахмадуудаа баярын мэнд төргий, бүгдээр нь амжилтсыг. Урлагийн наадамд оролцож буй ахмадуудаас хамгийн ахмад нь 81 настай байсан бол хамгийн залуу нь 55 настай ахмад байлаа. Тэгвэл урлагийн наадмын нэгдсэн дүнгээр намжимд орж дарахтай Баян Овоо сумын Гүрмийн нур баг тэргүүлсэн бол 2 дугаар байрыг Бэрх тосгоны Уурхаачин баг, 3 дугаар байрыг Дадал сумын Өвүүлэн толон бүлгэн, мөн тусгай байрыг Хэрлэн сумын ахмадууд тус эзэлжээ. Хинтээ аймаг дахь цагдаагийн газар прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. За тус зөвлөгөөний гол ач холбогдол нь хэргийн шийдвэрийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ачаал болоод гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Хинтээ аймаг дахь цагдаагийн газар болоод прокурорын байгууллагууд хамтран 3 дугаар улирлын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр гэмт хэрэг зөрчлийн тоог бууруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих, чанар үр дүн нэмэгдүүлэх, гарч буй алдаа зөрчлийг арилгуулах зэрэг болоод хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэлэлцсэн юм а. Зөвлөгөөний үеэр цагдаагийн байгууллагаас Хинтээ аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар танилцуулсан юм а. За улсын хэмжээнд илрүүлэлт оргодол гэдэг арга хэмжээ 2022 оны 9 сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. За тухайн арга хэмжээний маань зорилго бол эзэн холбогдогчид тогтоодоогүй. За үндсэндээ бол ялагдагчаар татагдуулах этгээд нь тогтоодоогүй гэмт хэргийг илрүүлэх. За энэ төрлийн гэмт хэрэг дээр сэжиглэж байгаа сэжигтэй этгээдүүд дэд зүйлийг ерэн сурвалжлах энэ зорилготойгоор явагдаж байгаа ийм арга хэмжээ байгаа. За энэ арга хэмжээний хүрээнд бас бид нар аймгийн прокурорын байгууллагатай хамтарсан энэ оныхоо 3 дугаар улирлын хамтарсан зөвлөгөөнийг бол сая зохион байгууллаа. За зөвлөгөөнөөр бол мэдээж энэ төрлийн гэмт хэргийг одоо илрүүлэх, ялагдчихаар татагдуул зох этгээд нь одоо тогтоогдог байгаа эргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах. За мөн одоо албаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх. За эрүүгээр хяналт шийдвэрлэх ажиллагаа буюу одоо мөрдөн байцаалт прокурор шүүхийн шатан дээр гарч байгаа алдаа дутагдлыг бас залруулах. За энэ төрлийн алдаа дутагдал дахин давтан гаргахгүй байх. За энэ чиглэлээр одоо бид нар бас харилцан ярилцаж яг өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурласан зөвлөгөөнийг бол өнөөдөр зохион байгуулж дуслаа. Зөвлөгөөн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Батгүү болон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх, од гэрэл тэргүүтэй эрх бүхий 38 албан хаагч биечлэн оролцож, хэсгийн төлөөлөгч цагдаа нар сумаас цахимаар бүрэн оролцлоо. Харин аймгийн прокурорын газраас цагдаагийн газартай хамтран цаашид хэрэгжүүлэх ажил болоод хүрэх үр дүнгийн асуудлын талаар мэдээлэл хэлсэн юм а. За аймгийн прокурорын газраас 2022 оны 9-р сарын байдлаар хяналтын харьяа мөрдөн шалах эрхүй байгууллага буюу цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөө зохион байгуулан ажилласан. За тус хамтарсан зөвлөгөөнд аймгийн ерөнхий прокурор болон тус прокурорын газрын нийт хяналтын прокурор, за мөрдөн шалах эрхүй байгууллагын цагдаагийн байгууллагын нийт мөрдөгч нар оролцсон. Тус зөвлөгөөнд сум нуурын цагдаагийн тасгийн нийт мөрдөгч нар, за мөн хэсгийн төлөөлөгч нар цахим хэлбэрээр оролцсноор бол онцлог болсон. За тус зөвлөгөөнөр бол мөрдөн шалах ажиллагаанд учирж байгаа хүндрэл бэрхшээл, за тухайн орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хөдөлгөөн, за мөрдөн байцаалт ажиллагаанд түтгэлзээтэй байгаа хэрэг, мөрдөн байцаалтын хугацаа суун удаашрж байгаа хэргийн хэрхэн шийдвэрлэх талаар харилцан хамтран
мэдээлэл сольж санал солилцсон байгаа. За тус зөвлөгөөнөр бол хоёр байгууллагын хамтарсан бол тодорхой хэмжээний шийдвэр гарсан. За дурдах юм бол хэрэг бүртгэлтэй хэрэгт эрүүгээр ялчаар татсан тодорхой хэрэгүүдийг шийдвэрлэлийг нэмэгдүүлэх, за мөрдөн байцаалтын хугацаа сунгасан хэргийг даруй хугацаанд шийдвэрлэх, за прокурорын даалгаврын биелэлтийг цаг тухайд нь тооцох гэх мэт шийдвэрүүд гарсан. За тус шийдвэртэй холбоотой бол одоогийн байдлаар бол мөрдөн байцаалтын хугацаа сунган удаашрсан хэргийг шийдвэрлсэн. За эрүүгийн хэрэгүйс ялчаар татах этгээд нь тодорхой илрүүлэх боломжтой хэргийг 20% шийдвэрлсэн үр дүнд хүрсэн байна. Хамтарсан зөвлөгөөний төгсгөлд аймгийн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээ болоод цаашид ямар ажил зохион байгуулах талаар хэлэлцлээ. Мөн мөрдөн байцаалтын хугацаа сунган удаашрж байгаа хэрэг буюу гэмт хэрэгт сэртэгдсэн этгээд нь тодорхой илрүүлэх боломжтой хэргийг хүнийг нь олж хэргийг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудлыг хоёр тал хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм а. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн 7 хоногийн даваа гарагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Маргаашийн мэдээлэл хөтөлбөрөөр эргэн уулзлаа. Баярлалаа.